Судалгааны дөнгөс үзэхэд бол нийт одоо Монгол орны хадлан бэлчээрийн газрын 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар доройтсон гэж үзэж байгаа. Миний хувьд бол нөгөө малын тэжээл яг хадлан бэлчээрийн багш одоо 30 дахь жилдээ хийж байгаа. Энэ өвлжөө хаваржааны өтөг бууцан могоон тэжээл тариад байгаа. Тэр нь ингээд зарим нь ургуулаа, зарим нь ургуулж чадахгүй технологи алдаад ингээд янз бүрийн байдалтай. Энэ тал дээр бол Био Ундраг компани энэ одоо Жига Биогум гэсэн бүтээгдэхүүнүүд бол маш их үр дүнтэй байгаа. Жига одоо ашигт бактерийн бэлтгэлээр 5 сарын ихээр боловсруулад биогум бордоогоор үрийг сэргээгээд 5 сарын одоо сүүлийн 10 хоногт багтааж тариалах. 7 сарын сүүлийн 10 хоног эхний ургацыг хурааж авахд бол 120 центнер ургац хурааж авсан байгаа. Бид нэр 9 сарын 20-доор дахиад 80 центнер ургацыг хурааж авсан байгаа. 2-оос 3 дахин илүү чанартай ийм одоо тижээлийг малчид бол ямар нэгэн тээврийн зардалгүйгээр яг өөрсдийнхөө өвлжөө хаваржаан дээр ингээд бэлтгээд авах. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлсэн ийм одоо сайхан органик бүтээгдэхүүн бордоо ашигт бактерийн бэлтгэлийг тэмээ үйлдвэрлэж байгаа энэ Био Ундраг компанийнхаа хамт олонд бол мал аж ахуйн эрхлэгчдийн зүгээс өөрийнхөө зүгээс мөн одоо маш их талархаж цаашлах нь бол ажилд өндөр амжилт хүсэж байна. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн